зурагчлалыг бид студиэс зочинтой ярилцахад бэлэн боллоо. Тавгаар өглөө бидний урилгаар боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Цог Бадрах иржээ. Өглөөний мэндэргээ сайхан амарсан уу? Сайхан амарсан. За бидний өнөөдрийн ярилцах сэдв ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн тухай ярилцах гэж байна. Тэгэхээр бидний өдөр тутам авж байгаа хүүхдүүдийн сурагчдын мэдлэг мэдээлэл бол яалтчгүй одоо сурах хүчтэй холбогдолтой байдаг. Сурах хүчийг гаргахад хэд хэдэн одоо үндсэн болвол шаардлагыг бол тавьдаг. Тэгэхээр ямар шаардлагууд зайлшгүй тусгацсан байх тухай мэдээлэл тавьслахгүй юу? За тэгэхээр сурагчийн агуулга арга зүй хэл нээруулга дизайн гэдэг тийм шаардлагууд байдаг. Тийм учраас тухайлбал сурагчийн агуулга гэж одоо яг юу юм бэ гэхээр энэ сурагч дээр нь тайлбарлая. Өөрөөр хэлбэл одоо энэ тухайн судлагдхууны шинжилгээ ухааны энэ онлайн мэдээлэл агуулсан одоо энэ хэсэг байна. Онлайн мэдээлэл агуулсан энэ хэсгийг бол бичвэр мэдээлэл гэж нэрлэдэг. Үүнтэй холбоотой зураг, хүснэгт, график, бүтээвч зэрэг ийм мэдээллийн хэсгүүд байдаг. Энийг бичвэр ус мэдээлэл гэдэг. Энэ хэсгийг бол ер нь сурагчгийн агуулга гэж ойлгож болно. Тэгэхээр энэ сурагчгийн агуулгад тавьдаг тусгай хэд хэдэн шаардлагууд байдаг. Тухайлбал энэ нь бол нэгдүгээрт энэ шаардлага нь бол боловсролын төвшин анги бүлэг дэд сэдвийн залгамж албааг бол хангасан байдаг. Хоёрдугаарт бол энэ агуулга нь бол сурагчдаар мэдлэг бүтээлэх тэр үйл үүдлийг бол сонгосон байдаг. Гуравдугаарт бол сурагч гэх одоо ухагдхуун, тодорхойлолт, томьёо, онол, зарчим зэрэг нь ойлгомжтой томьёологдохоос гадна шинжилгээ ухааны хувьд бол алдаагүй байдаг. Дөрөвдүгээрт болохоор Монгол улсын хөгжил болон одоо даяаршлын тэр онцлогийг бол тусгасан байх ёстой байдаг. Мөн сурагчгийн агуулга нь бол инноварант чанарыг бол хангасан байдаг. Мөн сурагчдын сонирхол хэрэгцээ, ахуйн амьдралын тодорхой асуудлыг шийдэх ийм шийдэлтэй байдлаар бол боловсруулсан байх ёстой байдаг. Мөн Монгол улсын түүх, соёл, уламжлал, үнд цүүлийг тодорхой онцлогтон тохируулан заавал бол тусгасан байдаг. Эцэст нь бол одоо сургалтын төлөвлөгөөнд нийцсэн тэр сургалтыг төлөвлөх, зохион байгуулах тэр нөхцөлийг хангасан байх юм агуулгын шаардлагууд байдаг. Сургалтын хөтөлбөр шинжилэгдээд үүнийгээ дагаад мэдээж сурах хүчийг, сургалтын орчин бааз, материал гэдээ бүх зүйл дагаад шинжилэгдэж байна л да. Багшийн арга зүй хүртэл шинжилэгдээд эхэлж байна. Тэгэхээр та өнөөдөр бас жишээ болох үүднээс одоо амтан судлалын 3 одоо шинжилсэн хувилбартай номыг бас авчирсан байна шүү дээ. Тэгэхээр энэ 3 сурах бичиг жишээ нь яг шинжилэгдэхэд юун дээр нь голлох анхаарлыг хандуулж шинжил бай. Мэдээж агуулгын тал дээр бол шинжилэл байгаах нөгөө багш биш сурагч төвтэй сургалтыг орно гэдэг үүднээс сурагчид өөрсдөө ажиллах боломжтой дасгал ажил нэмэх ч юм уу тэр тал дээрээ бас шинжилэл байгаах тийм ээ. Энэ бол одоо жишээ нь миний үзэж байсан сурах хүч байна л да. Энэ бол ерөөсөө харж байгаагүй сурах хүч байна. Одоо орчин үеийг үзэж байгаа. Одоо үзэж байгаа сурах хүч. Энэ нь 1986 онд хэвлэгдсэн юм тий? 86 онд хэвлэгдсэн. Тийм байна. За энэ дээр болохоор энэ сурагчийг харж байгаа тайлбар. За энэ болохоор энэ 80-ад оны сурагчид байна. Тэ? Одоо энэ 90-ад оны сурагчид байна. Энэ сурагчгийн яг одоо агуулга арга зүй онцлог яг юу байсан бэ? Юу нь одоо шинжилэгдээд байсан бэ гэхээр энд болохоор одоо өөрөөр хэлбэл одоо ингээд бичвэр мэдээлэл бол ингээд эхлээд явдаг. Тэ? Агуулгын төвшөнд нэлээд ихтэй. Энийг баттгах одоо дасгал даалгавар гэхэд одоо энд харагч чинь одоо жишээ нь энэ агуулгын хувьд бол нэг л дасгал даалгавартай байна. Өөрөөр хэлбэл энэ одоо энэ ихэл одоо энэ 90-ад оны сурагч бол одоо ингээд тэр чигээр одоо ийм шинжилгээ ухааны мэдээлэл гэсэн ийм агуулгын зонглоод энийг одоо нотлох одоо дасгал даалгавар, туршилт дадлага ажил ийм юмнууд бол одоо маш олон өвдлөөс гөх даалгаврууд энд маш цөөн байгаа байхгүй юу. Тэгэхдээ энэ сурагч бол тухайн нийгмийн өөрөөний шаардлага бол шинжилгээ ухааны одоо мэдлэг мэдээлэлтэй иргэн одоо төлөвшүүлэх ийм зорилгоо хангасан сурагч гэж бол энд одоо хэлж болно. Гэтэл одоо сүүлийн үеийн сурагч нь яг ямар шаардлагатай вэ? Одоо таны хэлдгээр одоо мэдлэг бүтээлэг сурагчдаар үйл үйлдэл хийх энд арга зүйн шинжилэл одоо хийгдсэн байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл би одоо энэ сурагчдад тодорхой тайлбарласан. Тухайлбал одоо энэ амьдын шинж гэдэг одоо энэ агуулгыг үзэхийн тулд одоо бичвэрт илэрхийлсэн даалгавар ээж энэ хүсэгтэн өгүүлээс өгөх даалгавар ээж энэ зурган өгүүлээс өгөх даалгавар ээж энэ одоо бүдүүчээс өгөх даалгавар ээж энэ даалгаврын хэлбэрт одоо энэ даалгаварт баг нэг 9 даалгавар
байж байна. Энэ олон өгөгдлийг сурагч өөрөө ингэж багшийн одоо чиглэлтэйгээр дэмжлэгтэйгээр хийж бүтээсний үр дүнд амьд үеийн үндсэн шинж гэдэг 9 шинжийг тэр онлын шинжилгээ ухааны мэдээллийг хүүхд өөрөө үйлдээрээ дамжуулж гаргах гэсэн ийм одоо шав төвтэй сурагчдаар мэдлэг бүтээлэх ийм арга зүйн шийдлээр одоо хийгдсэн онцлогтой. Ингээд харьцуулаад үзэнгүүт магадгүй 80 оны үед одоо хэвлэгдэж байсан энэ сургагчид дээр бол одоо мэдээлэл ариун байна л да. Маш их мэдээллээр одоо ингээд бэлгсэн. Гэхдээ нөгөө асуулга байдал бол одоо бага. Харин сүүлийн үеийн сургагчид бол мэдээллэндээ яг тохиорсон асуулттай буюу яг харьцаанууд тэмцэлж өгч шүү дээ. Олон өгүүлээс. Тэгэхээр энэ яг орчин үеийн сурагчдад, суралцагчдад тэр дундаа яг Монгол сурагчдад хэр одоо тохиромжтой хөтөлбөр, хэр тохиромжтой шинжилэл хийж та бүхэн харддаг юм бэ? За өөрөөр хэлбэл өнөөдөр энэ дэлхийн нийтийн хандлагч байдаг. Өнөөдөр Монгол улсын хөгжлийн онцлогийг авт иргэн бол өөрөө асуудлыг одоо шийдвэрлэх, мэдээлэлтэй ажиллах, шинжилгээ ухааны арга барилыг эзэмших ийм сураг арга барилыг одоо эзэмшүүлэх нь одоо өнөө үеийн одоо сургалтын гол онцлог болж байгаа. Тэгэхээр энэ онцлогт нийцсэн хөтөлбөр өөрөө зохион одоо боловсруулсан. Энэ хөтөлбөрт нийцсэн сургагч нь өөрөө ингэж хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл энэ нь бол сургуучин хөтөлбөр нь бол одоо яг энэ сурагчдаар мэдлэг бүтээлэх, асуудал шийдвэрлэх, шинжилгээ ухааны арга барилыг одоо хөгжүүлэхэд одоо хийгдсэн боловч энд одоо багшийн арга зүй одоо гол байх хэрэгтэй. Багш нар маань өнөөдөр энийг ийм арга зүйгээр одоо сургалтын үйл ажиллагааг одоо явуулах одоо өөрсдийгөө бэлтгэх ийм боловсон хүчнийг л бэлтгэх нь бол чухал байна. Тэгэхээр хуучин за бидний за энд багшийн заасныг чэйжлээд буцаагаа шалгуулдаг. Тийм одоо системтэй байлаа шүү дээ. Энэ нь бол харьцангуй одоо өөрчлөгдөж байна. Сурагч өөр багш чиглүүлж, сурагч өөрөө бол тэрийг одоо бие даан судлал шинжлэх, асуулгын дагуу хариулт олохын тулд олон их сурвалжийг таньж мэдэх, цаашлаад бол лавшруулна одоо сурах шаардлагыг бол бий болгож өгч байна шүү дээ. Тэгэхээр бид өнөөдөр ашиглаж байгаа энэ систем нь хүүхдийн хөгжилд тэр нь яаж нөлөөлөд байгаа юм бэ? Хүүхдийн хөгжилд хүүхдийн хөгжлөхээр өөрөөр хэлбэл Бид одоо хүүхдийн хөгжлийг олон талаас нь бас авч үзэж болох байх тийм ээ. Жишээ нь магадгүй тухайн сурах бичиг дээр заасан байгаа зүйлийг мэдлэг боловсрал болгож олж авахаас гадна одоо нөгөө нийгэмтэйгээ харилцах байдаг юм уу, танин мэдхүүн талаас аж байдаг юм уу. Магадгүй сошиал ертөнд, сошиал орчин, цахим орчноос бас нэмэлт мэдээллийг бид олж авах бүрэн боломжтой нийгэмд амьдарч байна шүү дээ. За өөрөөр хэлбэл одоо хүүхдийн хөгжил гэдэг талаас нь авал одоо танин мэдхүүн төвшнөр нь аваад үзвэл энэ одоо сүүлийн үеийн сурагчид нь бол одоо сэргэн санах, хэрэглэх, ойлгох, задлан шинжлэх, нэгтгэнд үнэх, бүтээх гэсэн одоо сэтгэхүйн үйл үйлдэлийг, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх талаас одоо хөгжил талаасаа бол энэ дасгал даалгавар, туршилт ажил, дадлаг ажлууд нь бол одоо тэр төвчин бүртгэн тохирсон одоо олон ийм өгдлээс өссөн ийм дасгал даалгаврууд нь бол тэр хөгжилд бол тодорхой хэмжээнд одоо нөлөөлөх юм боломжтой. Ер нь дэлхийд дахинд манайхтай харьцуулсан судалгаа та бүхэн олон хийдэг байх л да. Тэгэхээр сурах бичгийн шинжилэл тал дээр магадгүй хэдэн жил тутамд одоо агуулга талаасаа шинжлэх шаардлагатай байдаг юм бэ? Манай улсын хувьд одоо хамгийн сүүлд бол шинжлэгдэж гарсан сурагчдууд 17 оны сурагчдууд байна гэж харж байна. За энэ болохоор сүүлийн үед бол энэ хөтөлбөрүүд бол ингээ ойр ойрхон шинжлэгдээд байгаа байхгүй юу. Энэ нь бол шинжлэж байгаа хүчин зүйл нь бол нэгдүгээр энэ дэлхийн нийтийн чиг хандлагыг та холбогдож шинжлэж байгаа. Бас нэг энд нэг улс төрийн бас нэг юм байгаа юм тий. Одоо нэг засгийн газар одоо солигдоход энийгээ дагаад бас энэ хөтөлбөр сургагчдад одоо бас энэ өөрчлөлт оруулах нэг сайд гаргахтал одоо энийг энэ хөтөлбөрийг бас ингэж шинжлэх ийм юмтай дагаад бас ингэж бас яагаад байгаа. Шинжлэх шаардлага ер нь хэрэг бий болдгийг. Шинжлэх шаардлагын гол шаардлага нь бол өнөөдөр бид бол одоо энэ чинь сүүлийн үед одоо 4 хөтөлбөр ер нь бол шинжлэгдсэн миний бодлоор тий боловсролын стандарт гэж байсан. Энэ стандартын дараа бол үндэсний хөтөлбөр гэж шинжлэгдсэн.
дээр дараа нь энэ цөм хөтөлбөр гэж байна. Тийм. Энэ нь бол одоо шинжилж байгаа гол шинжлэх гол шаардлага нь бол одоо бид бол дэлхийн нийтийн одоо чиг хандлагыг бол энд нийцүүлж бас хөтөлбөр маань бас шинжилгэдэг байна. Сургуульчгийн шинжилтээр боловсролын хүрээлэн ямар оролцоотой байдгүй? Боловсролын хүрээлэн сургуульчгийг одоо сургуульчгийг хөтөлбөрт нийлсэн сургуулийн зохиогчны багийг бүрдүүлдэг. Баг бүрдүүлэх тавих шаардлагын дагуу багийг бүрдүүлж тэр сургуульчгийг одоо зохиох энэ ажлыг манай хүрээлэн голдож ажилладаг. За танд маш их баярлалаа. Нүгтээ бидний урилгыг авч ирсэнд бидний ярилцах хугацаа өндөрлөж байна. Цаашдынхаа судалгаа шинжилгээ зарсан бүхэнд амжилт хүсье.